Зам бол хөгжлийн амин судас. Зам бол холын мөрөөдлийг ойртуулдаг хүч. Түүнийг бүтээдэг хүмүүс бол жинхэнэ бүтээн байгуулагчид. Тэд бол бүс бүсээр шалгарсан автозамчдын шилдэгүүд. Тэд бие биенээ танихгүй ч нэг зорилгын төлөө нэгдэн мэрэгжлийн ур чадвар, ухаан мэдлэгийн өрсөлдөөнд өөрсдийгөө сорих болно. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Монгол улсад автозамын салбар үүсч хөгжсөний 96 жилийн хойд зориулсан Zero to Road ажил мэргэжлийн уралдаан цувралыг та бүхэндээ төлөвлөж байна. Энэ бол зүгээр нэг ажил мэргэжлийн тэмцээн биш. Өнөөдрийн хөгжлийг нуруундаа үрч яваа Монголын автозамчдын бодит ур чадвар, хүч хөдөлмөр, Монголын замын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлсон залуусын түүх юм аа. Автозам гэдэг бол зөвхөн техникээр шороод хурж асфальт тавих ажил биш. Далангийн километр хэмжээс материалын шинжилгээ, операторуудын ур чадвар, инженерийн тооцоо, багийн хамтын ажиллагаа гээд хүн бүрийн ур чадварыг шалгадаг бүтээн байгуулалтын томоохон систем юм аа. Энд цугласан 25 залуу бол өмнөх нэг жилийн туршид бүс бүсдээ өрсөлдөж мянган замчдын дундаас шалгарсан шилдэгүүд. Тэмцээний даалгавар бүр тухайн мэргэжлийн жинхэнэ шалгуур. Шорон замаас эхэлж мөрөөдөлтөд хүрэх Монгол залуусын бодит аялал. Энэ бол Zero to Road. Харин одоо оролцогчид маань нэг дор цуглаж тэмцээнийхээ нээлтэнд оролцох мөч айсвэ. За замын ажил гэдэг бол өөрөө нарийн технологитой, инженерийн бас зүйтэй маш хариуцлагатай ажил. Замын ажлын боддоор нь үзвэл жинхэнэ замчдыг одоо энэ тэмцээнд оруулснараа энэ ажлын утга учирыг ирээдүйн замчин залуучуудаа болон ард иргэдэд зам хэрэглэгчид нарт ойлгуулах. ийм ажил хийдэг штэ гэдгийг үзүүлж байгаагаар гол зорилго болох юм шүү. Бид нар салбартаа нэг стандартыг бий болгохыг хэлж барьж байгаа. Тэгээд энэхүү ажил мэргэжлийн уралдааны хороо замчин, оператор, техник, инженерийн ажлуудыг ил тодор шударгаар үнэлэх хамгийн том талбар байх болно. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочид автозамын салбарын уураг тархиулсан инженерүүд замчдаа. Монгол улсад автозамын салбар үүсгэн байгуулагдсан 96 жилийн хойд зориулсан Zero to Road ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах тэмцээний нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэдчилгээг дэвшүүлье. Монгол улсын зам тээврийн яам автозамчдын холбооноос хамтран зохион байгуулж байгаа энэхүү ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах тэмцээний шилдэг 25 оролцогчид яг энэ мөчөөс эхлэн шорон замаас хөгжил дэвшилт хүргэх Батбөх замыг бүтээхээр аян замдаа гарах гэж байна. Хатуу хүчтэй зам гэхээсээ илүү ямар чанартай зам чухал вэ гэдгийг ард иргэдэж хүсдэг болсон, та бүгд ч бас мэддэг болж байгаа. Тийм учраас өнөөдрийн ажил мэргэжлийн уралдаан бол бид яаж цаашдаа чанартай илүү хурдан зам барих вэ гэдэг ийм асуудал байгаа. Одоо бид монголчууд бид бол замаа өөрсдөө тавьж чаддсан байна. Цаашдаа ч гэсэн та бүгд бас энийг хийж чаднаа гэдэгт итгэж байна. Тэгээ өнөөдрийн ажил мэргэжлийнх нь уралдаанд та бүгдэд амжилт хүсье. Баярлалаа. За тэртээ 1999 он анхны 70 жилийн ойгоор анх энэ тэмцээн маань би чадна нэртэйгээр зохион байгуулагдчихсан. Түүнээс хойш бол одоо уламжил олж зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн энэ ажил мэргэжлийн уралдаан бол маш онцлогтой байгаа. Бид нэр өнгөрсөн жил одоо 5 бүстэй 1-р шатныхаа уралдааныг зохион байгуулж, за 2-р шатны ажлыг бол шалгарсан одоо тэргүүний хүмүүсээс баг болгоод ингээд зохион байгуулахаар болсон. Зөвхөн шоу биш, шин туршлага, шин мэдлэг, шин боломжоо хуваалцах. Цаашид бол одоо энийг бол бас нутагшуулах ийм зорилготой уралдаан юм шүү гэдгийг бол одоо бид бүгд мэдж байгаа. Энэхүү манай автозамын салбарын яг ажил мэргэжлийн уралдааны онцлог юм бол нэг хүний
чадвараар ингээд бүгд үлдэх биш. Энэ бүр багийн ажиллагаа байгаа. Авто замын олон үе давхраг тэрэн дээр хандж байгаа инженеруудын ур чадвар, ажиллаж байгаа оператор замчдын нарийн мэргэжлийн сэтгэхүйг харуулсан тийм үе. Энэгээрээ одоо юу гэдэг зам хэрэглэгч нарт авто зам гэдэг өөрөө ямар бүтээцтэй, ямар нарийн технологиор бүтдэг тийм ажил вэ гэдгийг харуулсан тийм. Манай шагналын сан маань 100 сая төгрөг байгаа. Тэгээд энэ шалгарсан багаа энэ хавар 26 онд Америкийн нэгдсэн улсад болох Con Expo гээд дэлхийн одоо шилдэг технологиг танилцуулдаг үзэсгэлэн хуралд одоо энэ тэргүүний 5 хүн маань явах одоо эрхэм хэсгээр шагнах юм аа. Тийм ээ. Шагналын сан 100 сая төгрөг. Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдах дэлхийн шилдэг технологийн талбар Con Expo-д эх орноо төлөөлөх эрхийг 5 хүн л авна. Ийхүү Zero to Road залуу авто замчдын амжилтын замыг нээж байна. Би та бүхэндээ Zero to Road тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Ерөнхий шүүгчээр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Ноён Батбаяр. Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч 27 жилийн турш авто замын зураг төсөл, аэродромын хөөрч буух зурвас, олон томоохон төслүүдээр ажилласан мэргэжсэн инженер. Тэрээр зам барилгын салбарт ёс зүй, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгийн дээд зарчим гэж үздэг бөгөөд олон аймаг, бүсийн зам, нисэх буудлын бүтээн байгуулалтанд чухал хөв нэмрээ оруулсан салбарын тэргүүлэх төлөөлөл юм аа. Монгол улсын зөвлөх инженер Ган Төмөр, Их Монгол барилга компани гүйцэтгэх захирал, гүүр туннелийн инженер, 34 жилийн туршид Монголын авто зам гүүрийн салбарт тасралтгүй ажилласан Монгол улсын зөвлөх инженер, Ереваны барилга архитектурын дээд сургуулийг төгсөж гүүрийн зураг төслийн техникчээс эхлэн хяналтын инженер, авто замын газрын хилцээний дарга, зам тээврийн яамны орлогч дарга, төслийн зохицуулагч, мөн гүйцэтгэгч компани удирдлага гээд салбарын бүх шатанд ажилласан цөөхөн инженерийн нэг. Монголын томоохон голууд дээр бараг бүгдийг судалж, анхны олон улсын төслүүд болон өрөмдөмөл шон суурьтай, хүчтгсэн төмөр бетон хайрцаг дам нуруутай анхны гүүрийн хайгуул, зураг төсөл, барилгын ажилд оролцсон туршлагатай шүүгч. Монгол улсын зөвлөх инженер Ноён Ганбат. Хулжийн голын зам компани гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх инженер. 32 жилийн турш авто замын барилга, нисэх онгоцны хөөрч буурах зурвас, мөн авто зам, аэродром, төмөр замын төслүүд дээр ажилласан. Инженерийн ёс зүйг хамгийн дээд зарчим хэмээн эрхэмлдэг тэрээр олон бүтээн байгуулалтын гол зангилаанд ажилласан туршлагатай шүүгч юм аа. Зам тээврийн яамны мэрэгжилтэн зан сүх. Авто замын бодлого төлөвлөлтийн гол төв болох зам тээврийн яамд ажилладаг барилгын инженер тэрээр Украин улсын Харьковын авто замын их сургуулийг төгсөж 2012 оноос эхлэн зураг төсөв, техникийн хяналт, арчлалт засварын олон төсөл дээр ажилласан 14 жилийн туршлагатай мэргэжилтэн. Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам, Багнуур, Эрдэнэт, Доронтын зураг төсөл, нийслэлийн зам засвар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдгээд олон улсын хэмжээний олон ажлыг хариуцж ирсэн. Тэрээр хийж буй ажилдаа эзэн болж шударга байх зарчмыг юунаас ч илүү эрхэмлдэг шүүгчээ. Лаво компани мэргэжилтэн Алтан зул. Замын чанарын суурь бол материал. Харин материалын чанарыг лаборатори баталгаажуулдаг гэдгийг 13 жилийн турш ажилласан инженер Алтан зул хинээс ч илүү мэднэ. Лабо компани захирал тэрээр замд хэрэглэгдэх бүх материалыг стандартын дагуу туршиж, чанарыг баталгаажуулах үйлсийг чиглүүлдэг мэргэжилтэн. Төмөр замын 70 км, авто замын 323 км, 123 урт метр гүүрийн ажлуудын хяналт болон гүйцэтгэгч талд ажиллаж, олон төслийн чанарын гол баталгаа болсон туршлагатай шүүгч. Эдгээр 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр Zero to Road ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн бүрдэж байгаа байлаа. Шүүгчдийн үнэлгээ бол ер нь үндсэндээ бол стандарт ямар байх ёстой тэр төвшөнд суурилсан үнэлгээ гаргах ёстой. Тийм ч үнэлгээ гаргахыг бид нэр шүүгчдийн бүрэлдэхүүн хичээж ажиллах болно. Шүүгчдийн зүгээс оролцогч нарт ямар ч тийм сэтгэл хөдлөлийн зүйл байх ёсгүй. Хатуу бид баримтлаж ажиллах. Зам дээр хотлол хийх боломж байхгүй. Тийм учраас бага гарна л. Инженер гэдэг хүн бол хүнээр болох юм бол уурах гэсэн. Инженерийн гаргаж байгаа шийдвэрээс
ашиглаж болоод дараагийн бүх үйл ажиллагаа үр дүн хийж чадаад. Тэгэхээр бид нар бол инженерийн зөв шийдвэр багийн ажилтны бас тэр хүлээж авж байгаа зөв гүйцэтгэл тэр үнэлэгдээд суурилдаад дараагийн багийн хамтын ажиллагаа хэрхэн гүйцэтгэж байгааг хамгийн чухал үнэлэх болно тийм. Зам заримдаа тэгш, заримдаа бартаатай. Гэхдээ зөв хамтрагчтай бол холын зам үргэлж сайнаар дуусдаг. Яг одоо оролцогчид тэрхүү хамтрагчдаа сонгох гэж байна. Өөр бүс, өөр туршлагаас ирсэн 25 оролцогчид суглаагаа сугалж хин хамтдаа нэг баг болох вэ гэдэг сэтгэл догдуулсан мөч та бид бүхний өмнө ирж байна. Энэ жигнсэн хөөрхөн бичээн байна. Жигнэмэг. Энийг идэхээр энэ дотроос багуудын сонголт нь гарч ирэх юм байна. Ингээд хэн нь хинтэйгээ баг болохыг тэд өөрсдөө биш суглаа шийдэж өглөө. Өнөөдөр энэ салбарын удирдлагууд Ахмад үеийн замчид, зөвлөх инженерүүд, бүтээн байгуулагчид бүгд цугларч залуусын сэтгэл, ур чадвар, ирээдүйг дэмжин энэ тэмцээний гэрч болж байна. Одоо би та бүхнийхээ өмнө нэгэн хүндтэй хүнийг өргөх гэж байна. Монголын авто замын салбарын хөгжил дэвшилт амьдралаа зориулаад зогсохгүй үеийн залуу инженер, ажилчдад туршлага, сургамж, үлгэр дуурайлал болж ирсэн эрхэм хүндэт Монгол улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер, авто замын Ахмадын хорооны дарга буд таныг уралдаанд оролцох шилдэг 25 оролцогчтой амжилт хүсэж үг хэлнүү хэмээн тайлснаа өрье. Алга ташин өгцгэй. Та бүхнээрээ бахархаж байна. Үнэхээр одоо хараад Ахмад замчны хувьд сэтгэл хөдлөж байна. Манай авто замын салбар яасан сайхан залуужж байна уу? Мөн яасан сайхан ажил мэргэжлийн улсуудаар бэхжиж байна уу гэдгийг хараад Ахмад замчны хувьд үнэхээр бас сайхан байна. Энэ улсууд бол зөвхөн замчин гэдгээрээ биш, замчтай цааш нь хөтлөөд аваад явах ийм сэтгэл зүйтэй, ийм мэргэжлийн төвшөнтэй агуу залуучууд байна. 1975 онд би замд орсон. Тэр үеийн тэр залуу нас минь яг нүдэнд өөрт минь орж ирж доглон нулимс гаргаж байлаа. Тийм учраас залуучууд амжилт хүсье гэж бодож байна. Урд нь би хэд хэдэн иймэрхүү тэмцээнд зохион байгуулж ирсэн, шүүжиж ирсэн. Тэднээс бол нэлээд өндөр түвшинд байна л гэж харж байна. Нэлээд ур чадвартай, бэлтгэлтэй, сэтгэлтэй оролцож байна гэж бодож байна. Би материалын инженерүүдтэй маш өндөр итгэлтэй байна. Тэд бол замын материал, замын амин сүнс гэдгийг маш сайн мэддэг хүмүүс байгаа. Тэд аль хэдийн нэгдүгээр шатыг авсан шилдэг оролцогч нар. Тэд зураг унших, операторын ур чадвар гэх мэтчлэн бүх өмнөх одоо урд нь болж исэн энэ ур чадварын тэмцээнүүдийг илүү шилдэгүүд нь мөн насны хувьд ч гэсэн маш залуу тийм эрчүүчтэй залуучууд харагдсан. Тийм миний хувьд их маш хөвчөр одоо энэ ажил мэргэжлийн уралдааны анхудаа шүүжин инженер техникийн ажилчид болон бүх хүнсийг харахад бол мэдээж техникийн технологи ур чадвар маш сайжирсан гэж харж байна.
Тийм салбарын хувийн нөөц ерөнхийдөө дутмаг байдаг. Тэгээд салбарыг болсон үсний ерөнхийдөө дээшлэх бас чухал үзүүл гэж бодож байна. Тэгээд миний хувьд харахад ирээдүйн хэрэгтэй байна гэж бодож байна. Энэ тэмцээнээс харагдан да Монголын авто цамыг энэ залуусал одоо барин шүү дээ. Төм түжигнэж бум бужигнсан их хотын хөдөлгөөнөөс хөдөө нутгийн сэвэл зүрх салхи үүдэн тал руу бид хөдөллөө. 5 өдрийн туршид өөрсдийгөө сорих мэрэгжлийн замчдын аялал инхүү эхэлж байна. Тэмцээний энэ ажил мэргэжлийн уралдааны хамгийн гол шалгуур мэдээж хурд болон чанар мэдээж аль аль нь илүү чухал. Гэхдээ хурдаас илүүгээр бид нар чанар дээр илүү анхаарах болно. Материалын шинжилгээ үнэн зөв байж иж зам маань чанартай болно. Тэгээд сайн материалтай ижиж чанартай зам гарнаа. Тиймээс би үргэлж материалыг нэгдүгээр тавина. Чанаргүй зам дээр бол хурд бол одоо өвч биш. Олон бол одоо масчлт байх хэвээр тэр чанар. Замын ажил бол яг та хоёр нарны хооронд хийгддэг ажил. Гэхдээ энэ дээр хоёр нарны хооронд хийгдэж байгаа хэдий ч одоо хурд байх ёстой. Гэхдээ хурдаас илүү энэ бол чанар технологи. Энийг баримталж ээж энэ технологийн дарааллыг алдуулахгүй хийж ээж энэ чанар гарч ирнэ. Монгол нутгийн минь өнцөг булан бүрээс цугласан нас, туршлага, хэл соёлын ялгаатай 25 замчин энд хамтдаа явж байна.
оролцогчдын хамгийн ахмад замчин 30-аад жил замын тоос өнөртүүлсэн туршлагатай тэрээр анхан шатанд залуусыг гүйцэж шилтгэр шалгаж ирээд шинэ багийнхандаач өөртөө ч ихтгэл дүүрэн сууж байна. Азаа компаниас орж байгаа замчин мэргэжилтэй. Миний ажил юу болохтой дандаа нэг гар ажиллагаа юм. Хоол огсон питаны ажил асфальт татна. Харин энэ оролцогч монгол хэл огт мэддэггүй. Баян хөлгийн залуу. Өөртөө ихтэй байна уу гэхэд үгүй гэж хариуллаа. Амжилт өөртөө ихтэй байна уу? Үгүй. Асуултыг ойлгоогүй юу? Эсвэл үнэхээр өөртөө итгэлгүй байгаа юм болов уу? Хамгийн инээдтэй нь түүний хажууд сууж байгаа нэг нутгийн найз нь монголоор ус цас мөртлөө нэг ч үгийг нь орчуулж өгөлгүй шоолоод суугаад байгаа юм да. Одоо 2 дугаар шатны тэмцээнүүд ер нь ямар хөө болж өнгөрнө гэж төсөөлж байна. Миний төсөөллөөс авсан юм болоод шүү дээ. Баг болгоно гэж бид тэр төсөөлөө өгөөсөн. Сюрприз байсан гэхүү дээ тий. Энэ багт бас хамгийн залуухан оролцогч бий. Ердөө 24 настай. Салбарт ганцхан жил ажилласан. Анхан шатны тэмцээнд юуг нь ч мэдэхгүй орсон мөртлөө шилдэг болчихсон тэр залуу энэ удаад ч мөн юу болдгийг төдийлөн төсөөлөөгүй явна. Гинтл болсон эргээд надлан наадмын ард анх ажиллаж эхэлсэн. Түрүүжлээ. Тэгэл байж байгаа сар ажиллаж байгаа. Бидлүү. Тим тэмцээн болно гэдэг. Тэгээд тэр манай компани кемптер болсон. Тэгээд орох уу хэрэг сандраал тэгэл сайн мэдгүй юм аа. Тэгэл орцсон. За өөрийгөө давчсан хэлцээ. За би нөө зүүн бүсээ шалгарсан тэгштуулам компани апгрейдер оператор ч гавь гэж байна. Тэгээд миний мэргэжил бол одоо хөгжмөр бол хөгжмийн хаанч одоо төгөл рүү гэдэг. Механизмын хаан бол апгрейдер. Энэ удаагийн тэмцээн болохоор маш өргөмц тийм содон тэмцээн болж байна. Энэ маань яг гэвэл нэг урд нь бид нар чинь салбарт өрсөлдөж исэн бол одоо нэг баг болоод бүгдээрээ нэг бүтээн байгуулалтыг хийж өрсөлдөхөөр явж байгаа болохоор энэ маш их онцлогтой байна гэж харж байна. Харин улбар шар багийн ахлагчид замаа сансан нэгэн эмэгтэй инженер. Сүүлийн жилүүдэд офисын ажилд дарагдсан тэрээр кемп дээр очих, кемпийн хоолоо идэх, шороо асфальтынхаа үнэрийг үнэрлэхийг тэсэн ядан хүлээж байна гин. Би бол мэргэжилтэд одоо үнэхээр дурлаж байгаа. Тий. Яг олон жил хөдөө яваад сүүлийн үед бол бас хотод ажиллаж байгаа 3-4 жил ажиллаж байна. Тэгээ өнөөдөр ингээд замын кемп дээр очих гэсэн чинь надад бол бас үнэхээр гоё санагдчихэв. Тэгээ дандаа компьютерийн ард суугаад нөгөө бичиг цаасны ажил хийгээд байсан. Тэгээд эргээд юун дээр очиад одоо кемп дээр очино. Шорооны өнөр, асфальтын өнөр бас их гоё байдаг. Тэгээд одоо бол гоё замчтын амьдрал ахыг одоо очиж харах гэж байгаа даа баяртай. Замчтад шороо асфальт хүртэл дотн байдаг бололтой. Тийм ээ. Энэ автобусанд сууж яваа бүх хүн өөр өөрийн түүх, арга барил, цан ааштай. Өглөөхөн танилцсан танихгүй хүмүүс одоо нэг баг болцоход урд нь юу хүлээж байгааг бодон сууж байгаа нь лавтай. Race компани 2008 онд гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсэн байгуулагдсан. Автозамын барилга, бетон зурмгийн үйлдвэрлэл, инженерийн шугам сүлжээний угсралт, автомашины улсын дугаарын үйлдвэрлэл, барилга угсралт, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, угсралтын чиглэлээр тус ажилладаг. Race компани 2012 оноос автозам барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй инженер техникийн ажилтнууд, албан хаагчтай, 30 гаруй техник, машин механизм болон асфальт бетоны үйлдвэр, чулуу бодлуурын үйлдвэр, хээрийн лаборатори, кемпинг, барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манайх одоогоор автозамын салбарт дараах төслүүдэд ажиллаж байна. Замтээгийн яамны захиалгаар 2022-оос 2026 онд Булган аймаг, Бурхан, Хэшиг өндөр, уран булаг сум чиглэлийн хатуу хүчилттэй автозамын үргэлжлэл 31.8 км автозамын ажил. 2025-аас 2027 онд Булган аймаг, Орхон, Хэшиг өндөр, уран булаг сум чиглэлийн хатуу хүчилттэй автозамын дуусгал 30.5 км автозамын ажил. Race компани
Хижиг өндөрт ирсэн шөнө. Эрхэм сайхан захиралтай Race компани хамт олон Zero to Road уралдаанд оролцогчдыг Булган аймгийн Орхон, Хишиг өндөр, Гурван булаг чиглэлийн 30.5 км хатуу хүчилттэй зам, Мантийн 15 метрийн гүүрийн ажлын талбай болон өөрсдийн кемптэй хүлээн авч тэмцээнийг амжилттай явуулах бүхий л нөхцөлийг бүрэн бүрдүүлжээ. Урт замыг туулсаар нэлээд шөнө болсон хойно ирсэн биднийг Race компанийн баяр ёслолын байдалтай дуу хөгжим болсоор халуун дотн нүгтэж амжилт хүсч байрлах байр компани дэг журам болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зааврыг танилцууллаа. За хат өдөөгөөс ирсэн бүх залуучуудаа баяр хүргэе. Тэгээд уралдаан тэмцээнд амжилттай оролцоорой. Замын холбоонд бас баярлалаа. Заабартаа Ган Эрдэнэтэй. Бүгдээрээ ч амжилт хүсье. За бүгдэнд нь үчи минь. Тэгээд май кемп дээр ирж байгаад бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За май кемп маань болохоор яг төв кемп маань энэ байгаа. 2 дугаар кемп маань урд байгаа. Одоо та бүхэн маань энэчээс 2 хуваагдана. За яг тэмцээний оролцогчд маань маань төв кемпээр байрлана. Үлдсэн шүүгчнэр болон бусад хүмүүс нь урд 2 дугаар кемпээр байрлах байгаа. Тэгээ ерөнхийдөө яг тэмцээний өдөртөмжийн дагуу маргааснаас эхлээд бүгдээрээ тэнд оролцсноо. Өнөөдөр сугдаага хийгээд 5-5-аар нэг баг болж байна. Энэ хүмүүс өнөөдөр шинээр багаа бас маргааш өглөө эдгээр маргааш шин тэмцээнд яаж бэлтгэх вэ, яаж баг болох вэ гэдэг өнөөдрийн оройны багийн хоорондын уялдаа холбооноос шууд хамааралтай. Багаар ажиллагд бол нэг нэгэндээ итгэжиж өнөөдөр энэ хүн маань энийг хийцэн штэ гэдэг итгэл байж иж бид нар энэ ажлыг ард гаргав. Зам бол маш олон хүний бүтээл. Аван дотроос одоо инженерийн шийдэл, лабораторийн судалгаа, шинжилгээний операторын урд чадвар одоо энэ болгон зохиж бодож зам бүтдэг. Юм учраас одоо баг ажиллагаа маш чухал байдаг. Маргааш тэднийг анхны даалгавар нь хүлээж байгаа. Магадгүй энэ шөнө тэдний хувьд бодлын шөнө байх. Аливаа уралдааны өмнөх чимээгүй гүнзгий мөч. Сэтгэлийнх нь хүнд айдас, догдлол, итгэл, эргэлзээ нэгэн зэрэг бужигнаж маргаашийн анхны сорил юу авчрахыг төсөөлөх тусам нойр нь хулжих үзээ. Баг багаараа өрөөндөө орно шүү гэх зохион байгуулагчийн дуудлагаар манай Цэнхэр багийн ганц үсгүй ирчүүдтэйгээ нэг өрөөнд орчихсон зогсож байгаагаа гинт анзаарч инээ далцаар өөрийн байр руугаа явж одлоо. Тэмцээний эхний өдрийн эхний тэмцээн гэдэг бол мэдээж хамгийн гол энд эндээс ирсэн замчид зэрэг ажиллаж байгаа. Шүүгчид энэ ажлыг хийж эхлэхдээ бол далангийн дээд үеийг гэсэн энэ ажлыг сонгож авсан. Тэгээ энэ далангийн дээд үеийг хийн гэдэг маань одоо газар шорооны ажлын хамгийн сүүлийн үе шат явж байгаа. Энээс дараа нь бол одоо суур хужилт гэдэг ингээд явдаг. Тийм учраас энэ төвшин алдаж болохгүй. Чанар бол мэдээж ойлгомжтой. Тэгэхээр энэ бол хамгийн гол ажил. Хэрвээ эндээс л буруу очих юм бол бидний нөгөө суур хужилт
одоо хэрвээ алдаа гарах юм бол алдагдаад, хэрвээ сайн явах юм бол тэгэл цаашаа ажил бол маш нарийн технологиг барьсан, чанарыг барьсан ийм л ажил. Тэгэхээр энэ дээр нэлээд юм харагдана. Оролцогчтой. Хүмүүс замыг зузаал бол сайн гэж ойлголцоо байдаг. Үүнийг маргааш харуулах болно. Ингээд Zero to Road нэвтрүүлгийн эхний дугаар өндөрлөж байна. Маргааш бүх зүйл эхэлнэ. Зам хамгийн зөв суураасаа эхэлдэг. Тэд ч гэсэн хин технологио хамгийн зөв боловсруулж, хин бага хамгийн сайн манлайлж, хин замын мэрэгжлийн үн цэнийг харуулахыг бид бүгдээрээ хамтдаа харах болно.